За сайн байцгаана уу? Манай мэдлэгийн бямгарыг 6 сарын мэдлэгийн бямгарыг төрүүлж ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд өнөөдрийн сэдвээрээ би Mercurial гэдэг нэг хөлбөр удирдах системийн тухай ярина. Энэнийг ярих замдаа ерөнхийдөө яагаад хөлбөр удирдах систем гэдэг нь хэрэгтэй юм бэ? Тэр дундаа яагаад тархмал байдалтай нь хэрэгтэй юм бэ гэдэг тухай. Ер нь бидний код бичиж байгаа хүмүүс ихэнхдээ мэддэг те юу вэ гэхээр код бичээл явах тусмал улам код улам заваараад муухай болол тэгэл яг уу гэхээр тэрэнд ямар нэгэн өөрчлөлт хийгээд цааш нь нэвтээх арчлаад явах аюу хэцүү болдог те. Ийм зүйлийг бол биднээс нэг хаа нэгэн газараас харж болно бай. За version 1 гэдэг хавц дотор нэгдүгээр хувилбар нь байдаг, нэгийн нэг дотор нь нэгийн нэгдүгээр хувилбар нь байдаг те. 2 гэдэг хавц үүсгээд тэгээ тэрэн дотроо 2 дугаар хувилбарыг хийх гэх мэтлэнгээр. За дараагийнх нь бүр заваан нь болохоор энэ ч харагдаж байна те. За нэг хоёрхан ширхэг жижигхэн жишээ болгоод тавьсан. Хоёрхан ширхэг файлтай main C, main H гэдэг. Тэгтэл энэ ч яг уу гэхээр main C дээр 2 удаа өөрчлөлт оруулсан байна тийм. Тэгэнгүүтээ өөрчлөлт оруулсан юугаа хадгалахын тулд 1 2 гэх мэтлэнгээр ерөнхийд нь яваад. Гэтэ жил хагас юм ч юм уу 2 жилийн өмнө байхад би жижиг сажиг код бичихтэй ерөөсөө хавцаар нь ч хуваадгүй файлын нэрээр нь ч ингэж өөрчилдөг байсан. Тэр үед яг уу гэхээр хизээ би ямар өөрчлөлт яах гэж хийсэн юм бэ ерөөсөө ямар ч уул мөр байхгүй. Нэг л заваан хизээнээс хизээ өртөө томорцсон юм мэдгүй нэг тийм л аюул том код үүдэг. Зарим нэг улсууд нэг ийм аргыг хэрэгжилж байгааг би бол зөндөө олон удаа харсан. Энэ бол нэлээд заваан магадгүй биднээс зарим үед яарж хагаад хөлбөрийн хавцыг үүсгэж амжихгүй байна. Эсвэл яг үгээр файлынхаа хөлбөр гэх мэт энийг үүсгэж амжихгүй мартах тохиолдол гарна тийм. За энэ үед хөлбөр удирдах систем биднээс аминд орно. Ончин зарим нь энэ талтаа гарчаад ингэж яцдаг шүү дээ. За хөлбөр удирдах систем ашиглаад ихэхээр яг үгээр олон хавц үүсгэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл хөлбөр удирдах систем дотор маань за энэ нэгдүгээр хөлбөр юм шүү, энэ хоёрдугаар хөлбөр юм шүү гэдгийг тэмдэглэх branch ч юм уу эсвэл tag гэх мэтлэнгээр биднээс нэлээд олон арга байгаа. Олон файл үүсгэх шаардлага байхгүй. Түрүүний main C1, main C2 гэх мэтлэнгээр үүсгэх шаардлага байхгүй. Энд чинь яг үгээр main C гэдэг файл байж л байна. Гэхдээ тэнцэнээс яг үгээр хөлбөр удирдах систем ашиглаад эхэлсний дараагаар main C гэдэг файл дотор хизээ ямар өөрчлөлтийг хэн яаж хийсэн бэ гэдгийг маш хялбархан ашиглаад харж боломжтой болно. За магадгүй биднээс их амьдралаар нэлээд олон тохиолддог зүйл юу байдаг вэ гэхээр биднээс ямар нэгэн кодноос болоод алдаа гарсныг биднээс мэддэг тий. Олдог, илрүүлдэг. Өмнөх тэр алдаа үүсгэсэн өөрчлөлтийг биднээс буцаамаар үе гарч ирдэг. Тэр үед яг хөөхлөөр за нэг файлынхаа нэрийг нааш цааш нь зөөгөөл жоохон хэцүү юм болох байх. Харин хөлбөр удирдах систем ашиглаад эхэлсэн тохиолдолд за би яг тэр үеийн файлыг одоо яг сэргээж авчирч ашигламаар байна гэдгийг гаргаад өгчөж болдог тийм үү. За багаар юм уу гэсэн. Багаар ажиллах бүрэн боломжтой тий. Нөө нэг хавцтай файлтай үед болохоор багаар ажиллахлаар хэн ямар өөрчлөлт оруулсан ерөөсөө тэр бол ямар ч ойлгомжгүй болчдөг. Тэгээд дээрээс нь яг үгээр ер нь жоохон хэцүү юм байлээ. Олон хүмүүсийг ажиллаж байгааг харсан. Хөлбөр удирдах систем маань сүүлийн ерөнхийдөө ажиллагааны зарчмаараа төвлөрсөн бас тархмал гэж хоёр хуваагдаад байгаа. Тэгээ тархмал нь яг үгээр сүүлийн нэг 4-5 жилд маш хүчээ аваад энэ бол ерөөс ирээдүйн чиг хандлага энийг л ашиглах ёстой гэдэг юмруу орчихсон. Төвлөрсөн байдал нь яадгүй гэхээр яг хөлбөр удирдах системийг агуулгах гэж байгаа те repository гэж байгаа те. Энэ нь болохоор хаа нэгэн газар байрладаг. За тэр нь хүний компьютер дээр байж болно, компани сүлжээнд байж болно, эсвэл интернетд байж болно.
Гэтэл яг үгээр ямар нэгэн өөрчлөлт хийх бүртээ би яг үгээр заавал тэр төв сервер рүүгээ заавал холбогддог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл интернет тасарсан байвал би тийшээ өөрчлөлт хийж чадахгүй те. За аялж явж байхдаа хийж чадахгүй гэх мэтчлэнгээр ер нь жоохон асуудал ихтэй. Тархмал нь болохоор хамгийн ажиллагааны гол учир нь юу гэхээр хүн болгон дээр өөрийн гэсэн яг тийм төвлөрсөн агуулгатай болчдөг. Тэгээд тийшээгээ өөрчлөлтүүдээ хийж явж байгаад хүссэн үедээ бүр яг байгууллагынхаа ч юм уу бүр яг үндсэн бүр төв рүү өөрчлөлтүүдэд чигдэг. Тэгэхээр яг үгээр хүн тархмалыг ашиглахын нэг гол юунууд нь болохоор дэлхийн нөө хөгжүүлэгчид ярьж байгаа нь болохоор би онгоцонд нисэж явахдаа кодо бичээд тий кодо бичих явцдаа ерөөсөө нэг ч өөрчлөлт алдахгүйгээр хийгээл явж байгаад интернеттэй олонгуудаа би нэг хийгээл тийм үү тэрийгээ нэг төвлөрсөн сервер рүүгээ нийлүүлээл миний бүх өөрчлөлтүүд гараад ирнэ гэдэг. Хэрвээ төвлөрснийг ашиглаж байгаад онгоцон дотор код бичиж байгаа тохиолдолд нөгөөх кодоо төв сервер рүүгээ өгч чадахгүй. Тэгэхээр яг үгээр нэг бол ерөөсөө л өөрчлөлт хийхгүй байх хэрэгтэй кодондоо тийм үү. Код ерөөсөө засахгүй хөгжүүлэхгүй байх хэрэгтэй. Нэг болохоор ерөөсөө хоорондын хамааралгүй баахан өөрчлөлтүүд хийж байгаа тэрийг нэг өөрчлөлт болгоод интернеттэй болсныхоо дараа төв сервер рүүгээ өгөх гэсэн ийм хоёр арга. Тэгэхээр тархмал нь болохоор жижиг өөрчлөлтүүдийг өөр дээрээ хадгалаад хийж явж байгаа сүлд нийлүүлэх болохоор тэнцээ өөрийн хөгжүүлэгч нь тархмалыг ашигласан тохиолдолд хөгжүүлэгч ямар нэгэн өөрчлөлт алдахгүй өөрийнхөө дураар өөрийнхөө хүссэн цагт тийм үү маш тийм уян хатан байдлыг олгодог байгаа. За тэгэнгүүт миний өнөөдөр танилцуулах гэдэг Mercurial гэдэг хувилбар удирдах систем байгаа. Энэ болохоор тархмал удирдах хувилбар удирдах системийнхаа төрөлд ордог. Өөрөөр хэлбэл хүн болгон өөрийн гэсэн сервертэй жижигхэн сервертэй гэсэн. Тэгээ Python хэл дээр бичигдсэн Linux, Windows дээр ямар ч асуудалгүй ажилладаг. Тэгээд Unix бүх төрлийн Unix-ийг дэмжинэ. OpenOffice, Mozilla, тэгээд Java энэ төргээд нэлээд том төслүүд ашигладаг. Хамгийн анх болохоор Linux-ийн цөмийн хөгжүүлэлтийг Git үүсгэхээс өмнө ерөнхийдөө хаашаа шилжих вэ гэдэг Bitkeeper-ээс салаад хаашаа шилжих вэ гэдэг нэг юу яа тийм дэр нэг мөчөд Linux-ийн цөм хөгжүүлэгч нь болохоор Mercurial-ыг анх бичиж эхлээд за энийг ашиглаж болох юм а гэсэн чинь Linux тоор уулзуулахаар Git-ийг бичээд Git-ийг ашиглахаар болчихсон. Ер нь бол хоёулаа нэлээд сайн систем. Суулгахад болохоор Windows Ubuntu Debian дээр аюу амархан apt-get install Python dev, Python setup tools гэдэг tool гээд энэ хоёрыг суулгаад тэгээ сүүлд нь sudo-гийн easy install гээд Mercurial-гээ суучгаад Ubuntu дээр бол ямар ч асуудалгүй сууна. Windows дээр болохоор тэр жоохон хуучин хөлбөр суулгадаг. Тийм. Энэ болохоор хамгийн сүүлийн хөлбөрийн суулгадаг. Windows дээр болохоор Tortoise HG гэдэг HG буюу HG гэдэг нь болохоор нэг Mercurial-ийн юм командын тушаал энер. Тэгээд энэ болохоор ийм байдлаар харуулдаг юм байлээ. Windows дээр ажиллахад маш төхөмтэй. Бүх юм нэг график интерфейстэй гэсэн үг л дээ. За Mercurial-ыг ашиглаж эхлэхэд ерөөсөө нэг ганцхан л файлд өөрчлөлт хийх хэрэгтэй байдаг. Энэ болохоор HGRC гэдэг. Энэ дээр болохоор би өөрөө хинбэ гэдгийг ер нь энэчэн тохируулаад өгчдөг. Энэ дээр болохоор username энэ UI гэдэг юм нэг юм дөрвөлжин хаалтан дотор username дүүл мандах Gmail гэдэг. Тэгэхээр яг үгээр миний Mercurial руу хийж байгаа бүх өөрчлөлтүүд яг үгээр дүүл мандахын нэр дээр дүүл мандах Gmail гэдэг хаягтай хөгжүүлэгч байна гэснээр бүртгэгдээ явчихдаг. Git дээр биднээс бас тохируулдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. За ерөнхийдөө ихэнх командууд нь яг
ихэнх тушаалууд нь ашиглаж байгаа командууд CVS, Subversion, Git ер нь баг бүгднтэй нь яг адилхан. HG init гэхэлэр агуулах үүсгэн, тэгээд add гэхэлэр агуулах руугаа файлаа нэмэн, RM гэхэлэр агуулахаас устгах нь, MV гэхэлэр файлыг зөөн эсвэл нэрийг солино, commit нь болохоор өөрчлөлтийг агуулах руу хадгалах, log гэхэлэр агуулгын түүхийг үзэх, status гэх одоо эднээсийг бүгдээрээ ашиглаад туршаад үзчихъё. За энэ уртлыг чинь яаж шалгадаг вүлээ? Энэ чинь миний бичиж байгаа тушаалын их зарим хэсэг нь гарахгүй болчих. За одоо за баярлалаа. За баярлалаа дүлгөөндөө гэж. За тэгээд за амных үүднээс би урталт нь username баах юм байсныг нь юусоо байхгүй болгоод доодорын тэмдэгтээ болгочлаа. За би болохоор одоо home-ын төлөөгийн Mercurial гэдэг хавцсан дотор байна. Энэ бол дөнгөж сая үүсгэсэн цоо шинэ хавц. Тэгэд энэ дотроо би агуулах үүсгэе гэвэл HG init гэдэг энэ тушаалыг өгнө. Ингээ харахаар энэ дотор нь HG гэсэн Unix, Linux дээр болохоор энэ nugmal файл үүсчихэж байгаа. Энэ файлыг хавц үүсэж байгаа. Энэ хавцсан дотор бол ерөөсөө ямар нэг байдлаар ороод өөрчлөлт юу ч хийх хэрэггүй. За энэ hello world гэж хэвлэдэг айгуу жижигхэн Python код бичсэн. Одоо энийг би HT status гэд харахаар энэ маань миний агуулах ямар байдалтай байгаа нь харагддаг. Тэгэхээр энэ чинь урталтаа асуултын тэмдэгтээ hello py гэдэг байна те. Энэ болохоор ерөөсөө агуулахд ороогүй байна гэсэн үг. За агуулах руу оруулаад энэ файлынхаа би өөрчлөлтийг хянахын тулд заавал агуулах руу оруулах хэрэгтэй. Тэгэхээр HG add hello py гэдээ оруулахлаар за энийг нэмчлээ. Одоо A өсгөхтэй болсон буюу энэ бол шинээр файл нэмэгдэж байна гэсэн үг. Үүнийхээ дараа би commit буюу агуулах руугаа өөрчлөлтөө хадгалах хэрэгтэй. Энд дээр нь би за m гэж жагаад энэ чи би ямар өөрчлөлт хийж байгаа вэ гэдгээ товчхон тайлбарлаад өгчөж болно. M за тэгээ дээрэс нь ингээ хадгалчихлаа. Миний hello py-ийн өөрчлөлт ерөөсөө Mercurial-ын агуулгад маань хадгалагдчихж байна гэсэн үг. За энийг ахаа жоох өөрчилчихъя л доо. Энийг ингээд сая айгүй хурдан өөрчлөлт хийсэн. Эннийх нь өөрчлөлт нь болохоор араас нь эннийхээ ямар нэгэн бичгээр тэрийг нь хэвлэдэг те. Hello all хэмжлэн дээр ингээд хэвлждэг жижигхэн өөрчлөлт хийсэн.
За HG status гэдээ харах юм бол энэ файл маань өөрчлөгдсөн байна гэдг нь харагдана. HG diff гэдээ харах юм бол яг үгээр агуулгад байгаа хувилбараас одоо миний яг сүүлд үржилсэн өөрчлөлт хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдгийг энэ чинь харагдаж байгаа. За урдаа хасахтай нь болохоор энэ мөр хасагдсан гэсэн үг, урдаа нэмэхтэй нь болохоор энэ мөр нэмэгдсэн байна гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн мөрд өөрчлөлт хийсэн бол хуучин мөр нь хасагдаад тэгээд өөрчлөлт хийсэн шинэ мөр нэмэгдсэн байдлаар харагддаг. Энд ч принт нь байхгүй болоод энд ч шинээр нэмэгдсэн юм шиг харагдаж байгаа тийм. За commit хийхдээ биднээс олон файлтай үед яг үгээр яг аль файлыг commit хийх гэж байгаагаа арталт нэгэ бичээд өгчдөг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн өөрчлөлт хийх гэсгөл олон файлтай ажиллаж байх үед за маш олон өөрчлөлтүүд хийгээд туршиж байгаад яг үгээр зарим нэг өөрчлөлтийг хадгалаад заримыг нь хадгалахгүй байх биднээс хэрэгтэй шаардлага гардаг. Тэр үед яг үгээр аль файлуудыг өөрчилснөө оруулах гэж байгаагаа арталт нэгэ хийж байна. Энд чинь хідэн ч файл өгж болно, эсвэл араас нь яг үгээр хавц өгчөж болдог. Хэрвээ биднээс файлыг зааж өгөхгүй бол ерөөсөө таны агуулга дотор ч өөрчлөгдсөн байгаа бүх файлыг авчид өөрчлөлтийг нэг болгоод хадгалцдаг. Ингээр яг үгээр зарим нэг түүхэн дээр асуудал гарах уу юм. За ардталт нь M гэж яагаад би ямар өөрчлөлт хийснээ бичээгүй тохиолдолд яг үгээр би ийм текст эдитер гарч ирээд энэ дотор нь би ямар өөрчлөлт вэ гэдгээ тайлбарлаж бичих хэрэгтэй болдог. За тэгээ иймэрхүү байдлаар өөрчлөлтийнхөө за тэгэнгүүт дахиад hello py маань яг өөрчлөлт нь хадгалагдчихлаа. HG log гэдгээр яг үгээр биднээс ямар файл хизээ ямар өөрчлөлтүүд орсон тэгээд тэрнийх нь тайлбар нь юу вэ гэдгийг харчиж болно. За бүр дэлгэрэнгүй яг тухайн өөрчлөлтөөр яг тухайн хадгалах бүрд яг ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг харахын тулд биднээс log зураас p гэдэг өгчдөг. Энэ тохиолдолд яг үгээр яг энэ ч ийм мөрнүүд нэмэгдсэн, энэ ч ингэж хасагдаад ингэж өөрчлөгдсөн гэдгийг нэлээд дэлгэрэнгүй гараад ирдэг. Энэ бол тэгэхээр би нэлээд их ашигладаг тушаал. Ягаад гэхээр миний өнөөдөр хийж байгаа үндсэн ажил болохоор хүмүүсийн бичсэн кодыг шалгадаг. Тэгэхээр яг энэ хүн яг энэ ажлынхаа даалгаврынхаа хүрээнд ямар өөрчлөлт хийсэн бэ? Яг тэр нь зөв үгүй юу гэдгийг зөвхөн өөрчлөлтийг нь харчихад хангалттай байдаг. Бүтнээр нь харж явахын оронд за хувилбар удирдах систем ашиглаж явах үед нэг хэд хэдэн анхаарах хэрэгтэй юм байдаг. Тэрний үгээр файлын нэрийг солихсгүй файлыг зөөхтөө заавал хувилбар удирдах системээр дамжуулж тэрийг хийх хэрэгтэй байна. Энийг жишээ нь биднээс зүгээр систем дээрээс hello py-ийг say py болгоод өөрчилчихье. Тэгээ хувилбар удирдах систем дээрээс одоо ямар өөрчлөлт байна вэ гэхээр харахаар энэ hello py-ны алга болчихсон. Өөрөөр хэлбэл устчлаа гэж бодоод тэнгуүтээ цоош нь say py үүсчлээ гэд хувилбар удирдах систем маань бодоод байдаг. Харин тэрнийхээ оронд HGMV гэж хагаад hello say py инглээр яг хөвглөөр энэ маань нэр нь солигдож байна гэдгийг нь автоматар бүртгэждэг байгаа.
Mercurial буюу HG-ийн хамгийн гоё нэг юм нь юу гэхээр файлын нэрийн өөрчлөлтийг энэ өөр дээр хадгалаад явах боломжтой байдаг. Git дээр энийг хийх боломжтой. Гэхдээ зарим нэг ганц нэг параметрууд нэмж өгдөг. CVS ч юм уу хуучны юунууд болохоор файлын нэрийг өөрчлөхлөөр хуучин цоо шин файл гараад ирлээ гэж бодоод байдаг. Энэ ч болохоор яг үгээр би HG log CPY-ийн түүхийг үзье гэд ингээд үзэхлээр хуучин ингээд анх үүсгэснээс ахуулаад бүх түүхэн байж байгаа зү тэ. Hello PY байхын үеийн түүхэн ч гэсэн айгүй цэвэрхэн гараад ирдэг. За багаар ажиллахын хувьд болохоор ер нь хувилбар өдөртөх систем ашиглах үед ч юм уу ашиглах явцад хэд хэдэн анхаарах юмнууд байдаг л да. Өөрөөр хэлбэл хувилбар өдөртөх систем маань зүгээр л нэг програм тийм үү. Тэгэхээр тэр програмыг яаж ашиглах вэ? Яаж зөв хэрэглэх вэ гэдгийг биднээс өөрсдөө шийднэ. Энэ өөрөө айгүй ухаантай байж байгаа. Энэ чинь ийм өөрчлөлт юм байна. Энийг нь хадгалж, энэ чинь ийм өөрчлөлт юм байна. Энийг нь хадгалж болохгүй юм байна гэдэг гэх мэтлэн чи өөрт нь ямар ч оюун ухаан байхгүй. Тэгэхээр биднээс юу анхаарах хэрэгтэй гэхээр хизээ ямар өөрчлөлийг яаж хадгалах вэ? Тэрэндээ ямар нэр өгж хадгалах вэ гэдэгтээ биднээс маш сайн анхаарах хэрэгтэй. Аль болох өөрчлөлт бүрийг тусад нь хадгалаад явуул зүгээр үү. Тэ? За тэрний нэрийг солилоо, энийг ингэж хэвлэдэг боллоо, ингэдэг боллоо жижиг жижигээр өөрчлөлтүүдийг хадгалж хэвээр. Тэгэхгүйгээр баахан өөрчлөлт хийжсэн дотор нь ингээд өөрчлөлтөө тайлбарлах гад тэгэхээр тэр нэг яадын 10 өгүүлбэр болдог байж болохгүй тий. За нэрээ command line-аас авдаг болчоо тэрийг хэвлэдэг болоо тэгснэ тэрэн дээрээ боловсруулалт хийгээд тэгснэ тэгээ тийм өөрчлөлтүүд хийлээ тас гэж хадгалж болохгүй. Харин яг үгээр за command line-аас аргумент авдаг болчлоо нэг өөрчлөлтөө хадгалчлаа тийм. Тэгээ тэрийг ингэж боловсруулдаг болоо тэрийг хадгаллаа. Тэрийг ингэдэг болоо тэрийг хадгаллаа гэх мэтлэн явах нь илүү зөв ажиллагаа. За миний чи тэнэгэн дуусаад дугаа. Зөвхөн залуу. Энэ бүхгүй дээ. Хойроо дурцсан гэж. За тэгээд багаар ажиллах дээр HG ignore гэдэг файл бас их чухал үүрэгтэй байдаг. Энэ яг үгээр ямар файлуудыг ер нь хувилбар өдөртөх системээс хасахгүй юм код оруулахгүй ер нь тоохгүй явах вэ гэдгийг тохируулж өгдөг. Жишээлбэл энэ ч PYC араасаа $$ гэдэг тохируулжхлаар PYC өргөтгөлтэй файлыг ерөөсөө алхасчдаг, оруулахгүй. Энэ файл ерөөсөө хувилбар өдөртөх систем нэмэгдээгүй байна гэсэн HG статус гэхэлэр ерөөсөө байхгүй. Нэг бол ерөөсөө цэгээр ихэлсэн файлыг биднээс тооцохгүй гэх юм бол ингээд оруулаад өгчдөг. Тэгэхгүй болохоор чинь ямар өөрчлөлтүүд байна гэж үзэхлээр л нөө нэг PYC маань яг үгээр PY файлын хоёртын хэлбэр буюу тэнцээ чинь кодын хэлбэр. Тэгэхээр тэрийг нэмээч гэдэг л анхааруулга гараад идэг. Тэрийг байхгүй болгочдөг. За Mercurial дээр багаар ажиллахлаар HG push нь болохоор яг үгээр өөрчлөлтийг төв сервер руу нийлүүлдэг. Pull нь болохоор өөрчлөлтийг нааш нь татаж авчирдаг. HG update нь болохоор татаж авчирсан өөрчлөлтөө яг өөрөختөө оруулж өгдөг байгаа. Хамгийн гол миний нэг ашиглах туфтаа нэг юм нь болохоор Bitbucket гэдэг нэг юм вебсайт байна. Энд харагдаж байна. Энэ болохоор Git дээр GitHub гэдээ байдаг шиг энэ болохоор үн төлбөргүйгээр ашиглаж болдог интернет дэх сервер байгаа. Тэгэхээр яг үгээр ямар нэг байдлаар төв сервер хэрэгтэй олон хүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй бол Bitbucket-ийг ашиглаж хад ямар ч төлбөр хэрэггүй. GitHub-аас надад илүү таалагдаад байгаа юм нь юу вэ гэхээр энэ дээр 5 хүнтэй хамтарч ажиллахад яг үгээр огт үн төлбөргүй мөртлөө тэр нь нууц байж болдог тэр төсөл нь. GitHub дээр ямар нэг төсөл нээсэн бол тэр нь дандаа нээлттэй байгаад нууц ч юм уу эсвэл хүмүүст харагдахгүйгээр хийхэд тул заавал мөнгө төлөх хэрэгтэй болдог бол энэ ч 5 хүнтэй ажиллах баг нь болохоор нууц төсөл үүсгэж болдог.
Тэр болохоор би нэг юм жижигхэн Zoom гэдэг нэг юм хийгээ яваад байгаа. Twitter дээр намайг дагдаг бол бас мэдчихэж байгаа те зарим хүмүүс нь. За энэ ч өчигдөр 23 цагийн өмнө за албан ёсны хань шиг ирэхэд 140 тэмдэгтээс хитэрч байсныг өдрийн гэсэн үгийг хасч засваа тий. Албан ёсны хань шиг өөрчлөлийг жирэгдэг болговоо гэх мэт ингээд өөрчлөлтүүдээ хийгээ явцсан байна. Энэ ч нэлээд гой боломжууд бас байгаа судлаад үзээрэй. За тэгээд асуулт байна уу? Нэг байж байгаас халаагүй ерөнхийдөө тархмал систем чинь яг аль аль нь сайн гэдгийг хин